1920 оны 8 дугаар сард байгуулагдсан Коминтерны Монгол төвдийн хилцээс Монгол төвдөд улс төрийн тагнуулын үйл ажиллагаа зохион байгуулах 2 үе шаттай хэд даварсан алан хэдх ажиллагааны тухай түрүүчийн хэсэгт дурдсан билээ. Монголд хэрэгжүүлсэн 1-р үе шатны хэд даврагч ажиллагааг Сергей Борисов удирдан зохион байгуулсан бөгөөд харин хаян хэрвээ зөвлөлт Оросын нутагт тагнуулын даалгавраа биелүүлж явах хугацаанд хувьсгалын 2-р шатны алан хэдх ажиллагааг Яков Бэлэнкүн Монголд хэрэгжүүлж эхэлсэн байна. Яков Бэлэнкүн Улаан Оросын супер тагнууч нэрээр олон улсын тагнуучдын чагсаалтад оржээ. Оросын коммунист ам Чекистийн байгууллагаас даалгавар авсан л паспорт виз авна гэсэн ойлголт Бэлэнкүнд байсангүй. Оч гэсэн газар нь очиод хийх гэснийг нь өөрийнхөө сэтгэн шийдэж өөрийн гараар гүйцэтгээд дараагийн даалгавраа авахар өөрөө эргээд ирдэг тагнууч зомби байжээ. Иймээс Бэлэнкүний хаана хизээ очиж юу хийснийг харуулах бичиг баримт бараг үлддэггүй байжээ. Дээр нь түнд орлон тоглогч байсан. Өөрөөр хэлбэл жинхэнэ ба хурамч 2 Яков Бэлэнкүн байсан байна. Түүний хувийн шин чанар гэвэл англи, монгол, персээр аялгагүй ярьдаг. Төр засгийн удирдагчдын дунд яс хаяж, зөрчил тэмцэл үүсгэж, зорилгодоо ашиглах төрөлхийн авьяастай байжээ. 1921 онд зөвлөлтийн улс төрийн тагнуулын ерхий газар шиг байгууллагыг Монгол байгуулж өг гэсэн Троицкийн даалгаварт ирсэн тодорхой боловч хэдэн он хүртэл юу хийсэн тухай баримт Монголд ч Оросд ч байхгүй мэт байна. Түүний арга барил шин чанар ерөнхий логикоор хөвөл 13 дахь Далай ламын эсрэг програмчлагсан тагнууч зомби Яков Бэлэнкүн 1921-ээс 1924 оны хооронд Монголд байхдаа Далай ламын эсрэг яагаад ч хөдлөхгүй Монголын төр засаг шашны удирдагчдыг бодоогоос богдыг хүртэл алж хадаад буудах эрхээ хэтрүүлсэн учраас буцаан дуудагдсан гэдэг үнэн бололтой. Үүнийг Яков Бэлэнкүний өөрийнх нь нэг үг баталдаг юм. 1925 оны үед түүнд Монгол дахин очих санал тавихад царайн барааж би тэнд олон хүний нэцсэн шүү дээ гэд будны лам нарыг буутахын өмнө гизийг нь өөрийн гараар огтлдогсон гэж бахархаж байжээ. Энэ гизгтэй лам нар гэж бодогийн хэрэг гихчээр ихэнх нь устгагдсан саж ламын 600 орчим төв цэргийг хэлж байгаа бололтой. Монголын төвийн ном бичгүүдэд 1921-с 1924 оны учир битүүлэг аллах хядлагад Коминтерны төлөөлөгч Элбэгдэр Жирэнчиног тэргүүлэн оролцсон гэж бичих болсон. Гэвч баримт үлдээдгүй супер тагнуулч Яков Бэлэнкүний дэргэд Элбэгдэр Жирэнчин бол юу ч биш Коминтерны нэгэн агент. Бэлэнкүний хийх гэсэн хийгээг бол агент нь ч байсан ялгаагүй шууд буудуулдаг байжээ. Иймд Жирэнчин мэдэн амьд үлдээ гэсэндээ амт нөхдөж алж хорлоход бэлэн явсан Улаан Оросын супер тагнуулчийн гар хөл болж байсан биз. Намжлын хаяг харвагийн өмнө Дашин Балтандорж Константин Батуруу Навандоржийн Насанбат нарт дотоод хамгаалалт газрын дарга байлаа. Намжлын хаяг харваг мөрдөн байсансан хэрэгт утга агуулгын хувьд 2 өөр мэдүүлгүүд байдаг. Хаяг харваа өөрөө уншиж, үдсэн, үнэн гэж гарын үсэг зурсан мэдүүлэг. Ийм мэдүүлэг ганцхан бий. Нөгөө нь энэ ганц мэдүүлгийн агуулгыг гуйвалж, зохион бичсэн мэдүүлгэд нэртэй бичгүүд эдгээрт байцаагцсан гэд хаяг харвагийн гарын үсгийг зурулсан байдаг. Өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэдүүлэгтэй хаяг харваа. Нэгдүгээрт Монгол улсыг байгуулах тухайд тэр үед монголчуудын барьдуулж ирсэн концепцийн бодлогыг томьёолон хэлжээ. Энэ нэгдсэн Монгол улсад өөр Монгол бараг туваа гурвыг л багтаах бодлого үйл ажиллагааг Богд хаант улсын үеэс л явуулж байсан бөгөөд монголчуудын зөвлөлтийн удирдлагатай зөрчилдөж тэмцэлдэг болсон гол шалтгаан нь тэд тувааг Монголоос салган өөртөө нэгтгэсэн явдал юм гэж хаян харваа мэдүүлжээ. Ийхүү Англи, Америк, Герман, Франц, Япон, Хятадтай худалдааны гэрээ байгуулан харилцах замуудыг хайж байсан. Үүнд содор бичгийн хүрээлэнгээр дамжуулан Герман, Францад оюутан сургасан. Эдгээр оронтой нэвтрэлцгээд дөхмийг бодож монгол хэлний латин үсэг хэрэглэх орлого хийсэн. Латин үсэг нэвтрүүлэх комиссийн дарга нь хаян харваа бий байсан гэжээ. Хоёрдугаарт Монголын эдийн засаг дангаар нь хоёрч түүхийн эдийн экспортын хувьд хэд мөлжиж байсан зөвлөлтийн шудар бус ажиллагааг хязгаарлахын төлөө хийсэн ажлуудаа дурджээ. Үүнд зөвлөлтийн сурагч нарын шудар бус ажиллагааг мэдхийн тулд тагнах арга хэрэгэлсэн. Үүгээр зөвлөлтөөс нийлүүлсэн үйлдвэрийн техник хэрэгслүүд хуучин, эрүүлсэн сурагч нар нь мэргэжилтгүй шаган байсныг илрүүлсэн. Иймээс зөвлөлтийн сурагч нараас шудар сайныг нь үлдээж, мэдлэг чадвар муутайг нь буцааж, оронд нь эдийн засаг техникийн сайн мэдлэг, туршлагатай цагаантны бурайд Орос нарыг манжуураас урьж ирүүлсэн. Мөн Герман сурагч нарыг олноор оруулж ирсэн. Тэднийг ажилуулахаар Герман, Францын сайн чанарын машин техник оруулж зөвлөлтийн хуучныг сольсон гэжээ. 1921-с 1924 онд Яков Бэлэнкүн Монголд байхдаа төвд рүү гарах найдвар бүхий боломжуудаа өөрийн гараар үгүй хийсэн болохоор зөвлөлтийн чекистүүд төвдөд нэвтэрч 13 дахь Далай ламд хүрэх операц комбинацийн өөр хувилбар боловсруулсан байна. Гэхдээ алуурчны хувьд Бэлэнкүнээс өөр сонголт байсангүй. Ийхүү Яков Бэлэнкүн 1926 онд Монголд ирэхийн өмнө баруун хойд төвдөд очиж монголчуудын сайн танил Николай Рерихтэй уулзаад хамт ирсэн юм. Николай Рерих бүр багаасаа байгаль нийгэм сэтгүүн гайхамшигт нууц эд шид адлын явдалд аялал мэтийг сонирхдаг ердийн бус сэтгэлгээтэй нэгэн байжээ. Түүний ийм ер үсгийн сонирхлын нэг нь Шамблын орны нууцлаг явдал байлаа. Зөвлөлтийн чекистүүд Төв Аз төвдөд зохиож байсан тагнуулын ажиллагаанд Рерихийг татан оролцуулах болсон үндслэл нь энэ юм. Төвдийн амьд бурхтын анхаарлыг татахын тулд өрөндийн буддистуудын бүгдлэгийн холбоог тагнуулын халхавчийн байгууллага бий болгож тэргүүнээр нь Рерих сонгогдчихэ.
Николай Рерих нь өөрийгөө 5 дахь Далай ламын хувилгаан Шамлын орны эзэн хаан Рита Ригдэн гэх домог зохиожээ. Түүний тэмдэг нь үзүүн дээрх 7 бурхны дүрс бүхий 7 мэд гин. Бодвол ширээсэл байх л да. Энэ бол Николай Рерихийг төвдөд гаргаж болж өгвөл тэнд сууршуулах гэсэн шалтгаан юм. 1924 онд төвд рүү их хэмжээний зэр зэвсэг оруулах туршлагыг Сергей Борисовын экспедиц анх хийсэн бөгөөд гол зорилго нь Монголоос төвд рүү хүрэх замын маршрут түүнийг хамгаалах системийг тогтоох явдал байсан бололтой. 13 дахь Далай ламын дэргэд алуушны аваачих шинэ операцийн хувилбаруудыг боловсруулахдаа зөвлөлтийн чекистүүд тэрхүү замын маршрут хамгаалах систем болон ерөнхий комбинацийнхаа онол гүн ухааны үндслэл гэгчийг өөрчлөөгүй юм билээ. Коммунист хувьсгалын онол гүн ухааны үндслэлийг зөрчлийн хууль гэж номлодог байсан. Тиймээс ирээдүйн Төв Азийн Буддын холбооны шашны тэргүүнийг тодруулахын тулд Монгол төвдийн амьд бурхтын хооронд бодит байдалд үндэслэлсэн зөрчил үүсгэж тэмцэл алдаан болтол торхирох явдал байлаа. Монголын тагнуучид ийм үнэмшилтэй мэдээг зөвлөлтийг нь хүргэсэн байна. 1923 оны үед Монголын тагнууч Нага Навын зөвлөлтийн гадаад хэргийн комиссар Григорий Чичерэнд Банчин богд эзэмшил газрыг нь хурааж ирсэн Далай ламд сөрөг хүчин болсон ба түүнийг авч хаях хэрэгт зөвлөх засагтай хамтран ажиллахад бэлэн байна гэсэн мэдээлэл хүргэж итгүүлж чаджээ. Бодоогийн засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь устгах ажиллагаа явагдаж байсан тэр цаг үед Монголын тагнуучид зөвлөлтийн улаан террористуудын анхаарлыг хэсэг хугацаанд ч болов өөр зүгт хандуулахын тулд бодит үнэмшилтэй хуурамч мэдээлэл тулгуурлан сөрөг комбинац зохион хэрэгжүүлсэн юм шиг байгаа юм. Банчин богдтон дундтын талыг баримтлагч гэдгийг мэддэг байсан Монголын тагнуучид энэ мэдээгээ үнэн болгож харагдуулах операцийг түргэн чадмаг зохиосон байдаг. Жишээлбэл Нага Навины хуурамч мэдээ дамжуулсны дараа Банчин богдын дэргэс суулгасан зөвлөлтийн улс төрийн тагнуулын ерхий газрын агентаас мөн тийм утга чанартай мэдээ ирүүлжээ. Энэ агент нь баруун өнгөрний цэргийн дотор тагнуулын ажил хийж явсан Монгол лам Дамжны Сүхбаатарын анд нөхөр ажигуу. Монголын тагнуучтай нэг цаг үед нэг утга чанартай мэдээ өгснийг нь бодоход тэр лам зөвлөлтийн чекистүүдэд тавьж гисэн богдын тагнууч болов. Ийхүү зөвлөлтийн чекистүүд Монголд хэрэгсэн 2 үе шаттай арга ажиллагааг төвдийн нөхцөл зохион байгуулах операцийн төлөвийг хурдвчлан боловсруулжээ. Зөвлөлтийн чекистүүд Монголын тагнуучтанд дамжуулсан мэдээг газар дээр нь шалгахаа мартаагүй юм. Оросын судлаачдын ил гаргаж буй баримтуудыг ашиглахад зөвлөлтийн чекистүүд 1923 онд өөрийн агент Монгол ламд мэдээнийхээ үгийг Банчин богдын үйлдэлээр батлахыг шаарджээ. Өөрөөр хэлбэл түүнийг шалгасан байна. Тэр Банчин богд Монгол руу гарах бодолтой боловч Далай ламаас айгаад хөдлөхгүй байна. Яагаад гэвэл Банчин богдын санааг тагнуучдаараа дамжуулан мэдсэн Далай лам түүнийг хаашиж дөрвж явахгүй байхыг хүссэн гэх хариу өгсөн бололтой. Зөвлөлтийн чекистүүд санаандаа хүрэхийн тулд Банчин богдын турсан ах дүүсийг агентуудаараа алуулчаад Далай лам руу түлхжээ. Үүнээс олж Банчин богд төвдөөс зугтахаар шийдсэн. Гэхдээ тэр энтхэр рүү зугцсан бөгөөд хил дээр очиод Английн зэрэгт баригдахаас айгаад балбад үлджээ. Ерөөс Монгол төвдийн холбооны ус байгуулах тухайд бодлого үйл ажиллагаан дээр ПАМ Монголын зөвлөлтийн тусгай албадын гэсэн 2 чиглэл өрсөлдөж байгааг монголчууд мэдж байлаа. Иймээс монголчууд нэгдсэн Монгол ус байгуулах өөрийн концепцийн бодлогыг гүйцэтгүүлэхийн төлөө дээр 2 чиглэлийн үйл хөдлөлтөөр тагнуулын 2 үзүүртэй тоглолт хийж байсан юм. Тухайлбал 1925-1926 онд Коминтерний төлөөлөгч бөгөөд дотоод хамгаалалт газрын нууц сурагч Эренчино Монголын цэргийн тагнуулын сурагч нарт Банчин богд Монголд ирэх тухайд 2 өөр утга чанартай мэдээ өгсөн баримт байдаг. 1925 онд Эренчино Москвад илгээсэн тусгай тайландаа сүүлийн үеийн мэдээгээр Далай ламтай зөрчилдсөний улмаас Хятад зугтан ирсэн Банчин лам тэргүүтээ өөр Монголын ханилгийг байгуулах санааг Япон улс гаргасан тул өнгөрсөн намар өөр Монголын ноёд энэ сэдвээр Японтой идэвхтэй яриа хийсэн байна гэжээ. 1926 онд Хятад дахь Монголын тагнуучдын төвдөө ирүүлсэн Банчин богд энэ намар Бандит гэгний хийдэд ирж тэндээсээ Евзрийн хийдэр дарин Улаанбаатар тошин гэх мэдээг Монголын цэргийн тагнуулын сурагч нарт танилцуулжээ. Зөвлөлтийн чекистүүд Монголын талаас авсан 2 мэдээний алинд нь итгээ шийдэж ядан эргэлзэж байсан бололтой. Яагаад гэвэл Монгол лам агент Лувсан Симэр зөвлөлтийн сурагч нартай Бээжинд очиж Хятад дахь зөвлөлтийн тагнуулын товчлогч Борис Панкратовтай нэг биш удаа уулзжээ. Бодвол мэдээний үнэн эсхийг шалгасан байлтай. Үүний дараа л Яков Бэлэмкэн Николай Рерих нар Монгол төрөгчлөн ирж их л үнэмшилтэй ажиллаж эхэлснийг харахад тэд Монголын тагнуучтай 2 дахь мэдээнд итгэсэн байна. Яков Бэлэмкэнийг Монголд орж ирэхийн өмнөх нь зөвлөлтийн улс төрийн тагнуулын ерхий газрын гадаад харилцааны хэвцийн дарга Михаил Триллисер Монгол дахь Коминтерний төлөөлөгчтэй холбоо барьж нэрийг нь хэлдэггүй нэгэн томоохон зэнааны ажилтан очих гэж байгаа тул түүнийг дотоод их хамгаалалт газрын сурагчийн судалд тавихыг хүсжээ. Монголд ирэхэд тэднийг урд нь ботсон шиг хүүтэн хүндийг хандсангүй. Хаян харваа Бэлэмкэнтэй анд нөхрийн хэмжээнд харилцаж байлаа. Николай Рерихийг монголчууд бүр гайхам халуун дотн өгтжээ. Монголчуудын энэ илгэмсэг дотн өгтөлтийн цаана Буддын тагнуулчид 1921-с 1924 онд Яков Бэлэмкэний аллагын хариуг Монгол нутаг дээр барихын тулд ямархан шидийн операц комбинац бэлтгэсэн байсныг тэр үеийн коммунист чекистүүд байтугай өнөө үеийн бид ч ойлгоход бэрхээжээ.
Якоб Бэлэмхэн ирээд удалгүй төвд рүү зэр зэвсэг илгээсэн нь 1926-1928 онд Монголд байхдаа хийсэн түүний цорын ганц ажил юм. 1927 оны эхнээс Якоб Бэлэмхэн Николай Рерих хоёрын сэтгэл зүйд зөвхөстийн дипломат ажилтнууд сурагч нарын гайхшралыг барсан эрс өөрчлөлт гарчээ. Якоб Бэлэмхэн 1926-1928 онд Монголд ажиллахдаа нэг ч монгол хүнийг буудаагүй. Харин Оросууд улаантан цагаантангүй буудаж мэдэх аг өмөг гаргах болжээ. 1927 оны шинэ жилээр Монголын талын хүлээ авалт дээр Якоб Бэлэмхэн унаж туслаа ууц цогтуран Ленины том хүргийн өмнө ойрчиж бөөлжөд нэг ухаан орохдоо сууд жолоодогч Илич минь ээ. Би чиний үзэл санааг хэрэгжүүлж яваад ийм болчихлоо. Үүн би буруугүй. Нөхцөл байдал буруутай хэмээн хашгирчж байв. Ямар нөхцөл байдлыг хэлсэн юм бол магадгүй түүний зохион байгуулж явуулсан жингийн цуваа төвдөд хүрэх замдаас бүрэн сүрснийг хэлсэн юм болов уу? Бэлэмхний илгээсэн жингийн цуваа бүгд хярч нийт 23 хүн өгчээ. 1927 оны үеэс Николай Рерих Төв Азийн Буддын холбооны шашны тэргүүн Шамлын орны эзэн хаан Рита Ригдэн хэмээх тагнуулын тоглоомын дүрдээ жинхнээсээ итгэчихсэн бололтой. Тэрээр Обшинад хэмээх алдар цохолоо Монголд бичиж хэвлүүлэхээр шийдсэн байна. Түүгээр зогсохгүй Николай Рерих Монгол дахь төвдийн бүрэн эрх төлөөлөгчөөс виз хүсэж орохдоо өөрийгөө өрнөдийн буддистуудын бүх дэлхийн холбооны тэргүүн бөгөөд түүний илч Далай ламд нууц цагтл хүрэхээр яваа гэж танилцуулжээ. Монголын талаас Рерихийн экспедицийн паспортод зөвшөөрөл олгож гарын үсэг зурсан хүн бол дотоодын хамгаалалт газрын дарга Намжлын хаяг хорвоо юм. Тэр үед ийм журамтай байжээ. Николай Рерих явхаас өмнө Обшина зохиолоо тас руу илгээсэн байжээ. Ийхүү 1927 оны намар Ванчин богд Монголд орох виз хүсчээ. Монголын засгийн газар түүнд Монголд орох виз өгөхөөс татгалзав. Татгалзсан шалтгаан нь Эренчиногийн Москвад илгээсэн тэр мэдээ. Японы гар хөл болсон Ванчин богдыг нутагтаа оруулахгүй гэсэн Монголын засгийн газрын түмэн зүг байлаа. Ингээд зөвлөлт Монголын тагнуучдын хооронд ил тоглолт эхлэх нь тэр. Зөвлөлтийн чекистүүдийн цөөнгүй жил уйггүй хөдөлсөн тагнуулын комбинат нурах аюулд нүрэлжээ. Энэ асуудлаар Якоб Бэлэмхэн томилолт авч Москвад очижээ. Монголын тагнуучид Якоб Бэлэмхнийг яг Москвад томилолтоор очсон хойгоор Николай Рерихийг төвд рүү яралтай явахаас өөр аргагүй гарцаагүй байдалд оруулаа. Энэ удаа төвд дэх Монголын тагнуучдаас төвдийн олон хушууны ноёд Далай ламын эсрэг тэмцэж эхэллээ. Хэрвээ тас дахь түүний суурьнд Европ хөрсөлдөгч хурч ирвэл тэд Далай ламыг ойрын үед устгах нь тодорхой боллоо гэсэн мэдээ ирүүлжээ. Энэ тухай Якоб Бэлэмхэнд Москва руу уцаар мэдгэтгэд намайг буцаж очтод хүлээж бай гэсэн хариу ирүүлсэн ч Николай Рерих түүнийг тоосонгүй төвд рүү адган оджээ. Николай Рерихийг экспедицид газарчлуулахаар Хаян Харагийн томилон явсан лам ламжив цэрэг даваа цэрэн Пилов хоёр түүнийг Шараагаад хүргэж ороход буцсан төвхтэй. Энэ хооронд Якоб Бэлэмхэн Москвоос буцаж иржээ. Удалгүй тэрээр Монголын цэргийн зөвлөлийн нэгэн Орос мэргэжлтнийг Монголын засгийн газрын зөвшөөрлгүй баримжилт зөвлөлт рүү ачуулсан байна. Якоб Бэлэмхний энэ үйлдэлд Монголын удирдагчид ихэд дургуутсаж 3 хоногийн дотор нутагт нь буцаан хөөжээ. Энэ бол 1928 оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүд байлаа. Ийхүү алдарч Якоб Бэлэмхнийг Монголоос хүн зайлшгахад Монгол цэргийн ерөнхий командлагч Хорлоогийн чой болсон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Якоб Бэлэмхэн Монголоос хөөгдснөөр Далай лам тэгтлээ ойтож очсон Николай Рерихийн экспедицийн орчин тойронд агентуудын хүчээр зохиох тагнуулын ажиллагаа үндсэндээ нурж унсан байна. Николай Рерих Шараа голын хөндөд өвлийг өгтөхдөө бараг ганцаараа үлджээ. Аргаа барахдаа Рерих Английн консулд очиж өмнө сөхрөөд би өрнөдийн буддистуудын бүх дэлхийн холбооны одонг Далай ламд гардуулах гэсэн юм хэмээн уйлангуйжээ. Англичууд Николай Рерихийг Сиким хүртэл явуулсан боловч лас руу оруулсангүй. Тэрээр тэндээс Хятад руу Бээжийн хос өөр зам байсангүй. Ванчин богдч Бээжинд очсон байлаа. Николай Рерихийн экспедицийг дагалдсан өөр нэг хүн бол Авган Доржиев ламтан. Хятад баасартаа тэр лам Монголын хэлийг даваад Ванчин богдтой уулзахаар Бээжинг зоржээ. Авган Доржиев Ванчин богдыг зөвлөлт холбоо тусад урьж авчрах даалгавартай Бээжинг зорьсон бололтой. 1928 онд Монголоос хөөгдөн урд орой царайлсан Якоб Бэлэмхнийг Москвад буцаж очих үеэр бүх Оросын коммунист намын төв хороо Хянан шалх хорооны хамтарсан хуралдаан болж Троицкий, Зиновьев тэргүүтээ 75 цэцгэлтнийг намаас хөөсөн байлаа. Бэлэмхэн Монгол байх үеэсээ ч 7 дор аяг зан гаргаж тэдгээр Сталины дайснуудтай өөрөө санаачлан уулзаж тэднийг дэмжсэн яриа өрнүүлэх болжээ. Якоб Бэлэмхэн улс төрийн тагнуулын нэгдсэн ерхий газрын ажилтнуудад Сталинтай тэмцэх зорилгоо илчилсэн байна. Сталин чекистүүд түүнийг баримчилжээ. Ийхүү зөвлөлтийн супер тагнуулч Якоб Бэлэмхэн 1929 оны 11-р сарын 3-нд буудулсан юм. Тэрээр баримтлагдахын өмнө миний сэтгэл санаанд ад сэтгэл шүүгэлжээ хэмээн өглөж байсан гэдэг. Зөвлөлтийн чекистүүд Якоб Бэлэмхний сэтгэлгээнд гарсан эрүүл ус байдлын шалтгааныг 1927 оны үеэс хаж ихсэн юм шиг байдаг. Сэжиг таамгийн утас эргэж хөвөрсөөр Монголын алдар тагнууч Намжлын хаян хороо дээр буусан байхаа. 1920-1922 оны үед Намжлын хаян хороогийн Азийн агуй хаахтус нууц байгууллагын салбар болж байгуулагдсан профессор Александр Марченкогийн нэгдсэн хөлбөрийн хаахтус нууц нийгэмлэг 1927-оос 1928 онд гэхэд нэлээд өргөжөж
ах дүүсийн дээд зөвлөх гих удирдах байгууллагатай болсон байлаа. Хамгийн гайхалтай 1925 он гэхэд нэгдсэн хөдөлмөрийн ах дүүсийн үзэл бодлын хувьд пролетарын диктатур, хувьсгал террор гэх мэт цус урсгалсан ажиллагаанаас татгалзах түвшинд нэгэн төрсэн байжээ. Энэ нь Намжлын Хаян Хервагийн Чойрын ном буюу Буддын гүн ухааны нэгүсгэн сургаалыг Төв Азийн Буддын холбооны ус байгуулах гэсэн зөвлөлтийн тагнуулын албаны үзэл санааны төвд нэвтрүүлэн түгээсний үр дүн болов. 1934 онд Намжлын Хаян Херваг баримтжилж байцгахдаа зөвлөлтийн чекистүүд нэгдсэн хөдөлмөрийн ах дүүсийн тухай нэлээд зүйлийг мэдэж авсан баг. Ингээд Сталины талыг баригч чекистүүд нэгдсэн хөдөлмөрийн ах дүүс нус нийгэмлэгийг хэсэг хугацаанд судалж боловсруулсны эцэст гол удирдагчдыг нь олж тогтоосон бололтой. Намжлын Хаян Хервагийн тагнуулын үйл ажиллагаа энэхүү зөвлөлтийн тагнуулын байгууллагатай холбоотой байхад түүний байцаалтаа заавал Японы тагнуултай холбоотой болгох гэж бүхэн хатан зүтгэсэн байдаг. Зөвхөн энэ санаандаа хүрэхийн тулд 58 настай Хаян Херваг цагийн хуваар гарган 2 өдөр 2 шөнө тасралтгүй нойр холгүй байцаасан баримтанд байна. Намжлын Хаян Херваг Японы тагнуулын байгууллагатай ямар ч холбоогүй гэдгээ батлан нэг удаа өөрийн гараар бичиж 2 дахь удаад байцаагчаар бичиж өгчээ. Харин 2 дахь удаа гихт нь надтай хамт Японы тагнуулын хэрэгт оролцсон хүн гарч ирээд гэрчлэх юм бол хэргийг хүлээн хэмээн нэмж бичсэн байцаагчийн ов их бололтой. Яагаад гэвэл Норовжамт Цэдинов гихчээр ийм утгатай мэдүүлэг орос хэлээр бичүүлж авчээ. Цаашаа бүгд тодорхой. Мэдүүлэг нэртэй зохиомол бичгүүдэд гарын үсэг зурулсан илэрхий. Азийн агуу их ах дүүс нус байгууллагын удирдагч Намжлын Хаян Херваг баримтлах ажиллагааг зохион байгуулахаар Москвагаас Ежов Периновский хоёр иржээ. Тэд Хаян Херваг зөвхөн баримтлах төдийгүй алж устгах зорилготой ирсэн багт Монголын талд Намжлын Хаян Херваг 10 жилийн хорих хял оноосон боловч зөвлөлтийн Сталин чекистүүд түүнийг хэвлийн доод талаас болон хажуунаас өөрийгөө хутгалан амиа хорлсон гэсэн орос эмч нарын магадлалаа бүрдүүлж үлдээсэн байна. Үнэн хэрэг дээр Ежов Периновский тэргүүтээ зөвлөлтийн Сталин чекистүүд Монголын алдар тагнуулч Намжлын Хаян Херваг туйлын жигшүүртэй зэрлэг бүдүүлэг аргаар ийдүүлж хэлбэл хөнгөлж амь тасыг нь бүрлэгсэн юм. Энэ нь зөвлөлтийн супер тагнуулч Яков Блумкийг хөөм буцаасныхын төлөөч бус харин төвдөд улаан хувьсгал экспортлж 13 дахь Далай ламыг устгах гэсэн тагнуулын ажиллагааг нэг мөсөн нураасныхын төлөө өшөөгөн авч хорслоо тавьсан хэрэг байлаа. 13 наснаас эхлэн номын дуу сонссон Монголын алдар тагнуулч Намжлын Хаян Херваг 20 дугаар зууны эхэнд бүх Оросын коммунист большевик нам Коминтернээс дэгдээсэн дэлхийн хувьсгал гэгчийн харгас шин чанарын эсрэг Бурхны шашны гүн ухааны инэрэнгөө үзэл нэгүсгэн сургаалыг сөргүүлэн тавьж гүйцэтгүүлэхийн төлөө амьдралынхаа 34 жилийг зориулжээ. Энэхүү ариун үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд Хаян Хервагийн тэргүүлж байсан Азийн агуу их ах дүүс нууц байгууллага гэдэг нь Монгол төвдийн шашны тагнуулчдын Төв Азид ноёлсон нууц сүлжээ байсан нь тодорхой байна. Сайн үс дэлгэрэх болтугай.